манай гурван талд 9 бүрэлдэхүүн удирдлагуудаас саналтай гэж санал байна уу? За энэ дээр одоо сайхан хэлж байна. Ямар саналтай явах вэ? Ямар дэгээр явах вэ? Гэхдээ үндсэн дэгээ хамгаалж явах хэрэгтэй. За Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Наранхуя. За нэмэлт хэлэлцээр дээр бид нэр 8 заалт одоо нэмэлт өөрчлөлт хийж оруулъя гэсэн ийм 8 саналын томьёолт ирсэн байгаа. Хамгийн түрүүнд ирэмжлэх юм нь юу вэ гэхээр одоо яг салбарын хэмжээнд ээдрээтэй байгаа, саналын зөвүүтэй байгаа, нэмж ажилтнуудын хүлээлттэй байгаа заалт буюу 3-4-ийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 3,500,000 төгрөг нэмэгдүүлнэ гэсэн энэ заалтаас эхэлж хэлэлцээрээ эхэлье гэсэн санал болж байна. Энэ хэлэлцээр маань эхэлж байгаа учраас түрүүчийн хийсэн ажлууд түрүүнх хэлэлцээрийн дүгнсэн хэр төвшөнд хэдэн хувьтай явж байгаа өнөөдрийн байдал ямар байгаа, дутуу ажлууд нь ямар байна, үнэлж дүгнэлтсэн ажлууд нь ямар байна, өнөөдрийн төвшин хэдэн хувьтай хүрв гэдэг асуудлаа ярих хэрэгтэй. Манай үйлдвэрчнийхэн манай Наранхуя дараагаар бол ерөөсөө энэ үндсэн 24-өөс 26, 25 оныхаа ажлыг дүгнэхгүйгээр шууд явъя гэдэг юм тийм үү? 9 бичгнүүдийг ч бид гэж хардаа. Одоо нэмэлт хэлэлцээрийг одоо эхлүүлээд явъя гэдэг нэмэлт хэлэлцээрээ эхлүүлэх гэсэн эрүүл мэндийн сайдын бичиг ирсэн байгаа. За эндээс би та бүхэнд бас энэ юунуудыг өгөх хэрэгтэй. Энэ чинь эрүүл мэндийн яамд ирсэн болон яамнаас одоо хариу бичиг ирүүлсэн 8 одоо албан бичиг ичээ байгаа. Энэ дээр ямар асуудал байна вэ гэхээр энэ төрүүчийн байгууллагын төрүү жилдээ байгуулсан энэ үйлдвэрчин одоо ажил олгогч хилзээ болго ажил олгогчоос гаргасан энэ төрүү жилийн ажлын тайланг сонсё гэж. Одоо 4-5 бичиг солилцож байгаа. Тэгээд зөвхөн одоо нэг талаас нь Наранхуя даргын зүгээс бол тайлангаа хэлцэхгүй. Өнөөдрийн хэлцээр хэлсэн энэ ажлууд маань дараа жилдээ бас дахиад энийхэн тайлан дүгнэлтийг хэрэгжилтийг сонсохгүйгээр дахиад өөр шинэ нэмэлт хэлцээр нэг ордог юм жишг муу жишг тогтчих байл гэж харж байгаа. Хэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Хуулинд бол одоо нэмэлт хэлцээрийг хийх заавалжгүй өмнөх хэлцээрийг дүгнэн гэсэн заалт ерөөсөө хуулинд байхгүй учраас одоо энэ нэн дөрөнд одоо нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн талуудын санал зөрөлдөөнтэй гадаа эмч ажилтнууд хүлээлттэй байгаа энэ асуудлаа нэмэлт хэлцээрээр эхлээд ярилцаа явуулъя гэсэн гормын санал оруулж байна. Энэ саналыг хүлээж авахгүй бид нэр одоо хэлцээнд суух шаардлага байхгүй гэж үзэж байна. За бусад талуудын саналыг сонсъё. Олонхоор шийдвэл бол надад татгалзах юм байна. За зөв. Миний санал бол өнгөрсөн жилийнхаа нөгөө оноо тавьдгаараа тайлан хэлэлцээд би тэм дотроос болсон болоогүй гэдэг эх жилийнхаа төлөвлөгөөн дотор гэрийн дотор юу хийх вэ? Алийн хасах вэ? Алийн нэмэх вэ гэдгээ ярьж тодорхой болгоод хэлцүү зүгээр хаа гэж үндсэн гормын санал. Нөгөө хоёр талын гаргаж байгаа байр суурь бол үндсэн хэлцээрийг дүгнсний дараа нэмэлт хэлцээрийн хэлцээ хэлнэ гэж байгаа учраас бид нэр энэ саналыг хүлээж авахгүй учраас энэхүү хэлцээний байрнаас аль босох хамт бийж байна. Цалин хөлийг нэмүүлэх юм байдлаар ингэж ярих юм бол бид нар бол энэ нөхцөл байдлаар танилцуулаад ажил хаялт руугаа бэлтгэлээ хангаад угаасаа бэлтгэлээ хангаа явж байгаа. За төрүүлж байгаа. Хамт олон хөлтгээд нэгд одоогийн нөхцөл байдал талбай дээр бас хүмүүс мөн байгаа учраас нэмэлт хэлэлцээрээ эхлүүлээд саяны та бүхний тавьсан асуудлаар эхлэе. Наранхуя дарга одоо нэмэлт хэлэлцээр рүү орно. Нэмэлт хэлэлцээр рүү ороод тавьсан асуудлаас эхлээд хэлээ. Түрүүний хэлсэн хэлэлцээрийн дүгнэх төрүүчийн ажлын дүгнэх асуудлыг та бүхэнд хөрвүүлсэн учраас дараа нь та бүхэн тэн дээр саналаа материал албан ёсоор игээд хөрвүүлж байна л дээ. Давал төвчнөөс эхлэв. Дараа нь ажил олж хийстэй байна. За шинээр одоо энэ үндсэн хэлэлцээрт нэмэлтээр ямар заалтууд оруулах гэж байгаа вэ гэхээр 8 заалт. Энэ 8 заалтаас хамгийн эхлээд ярих асуудал нь бол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин хөлсийг одоо үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүрэх асуудлаар одоо хэлж байгаа. Тэгээ бидний томьёолоо ирүүлсэн байгаа бидний томьёол ерөөсөн 3.5 сая төгрөгт хүргэж гэсэн томьёолыг л өгж байгаа. За үйлдвэрчин Наранхуя даргын зүгээс түрүүний тавьсан эрүүл мэндийн яамд бас хөрвүүлсэн нэмэлт хэлэлцээрээр нэмэлт
хэлцээр явуулах тухай албан бичиг ус ирсэн байгаа. За энд бол хөдөлмөр нийгмийн төслийн 3 тал гэрээний 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 20%-аар нэмэгдэж тогтоосонтой холбогдуулан эрүүл мэндийн салбарт мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар нийгмийн түвшилтэй талууд харилцан тохирч хэлцээг хийх тухай. За энэ дараах 8 асуудлыг хүндэт тавьж эрүүл мэндийн яамд санал хүсэлтэйгээр ирүүлсэн байна. За энэ 8 асуудалт нь жишээлбэл бусад яамдад харьяалалтай. За би олон яамдуудыг хэлэхгүй бүгдээрээ мэдж байгаа учраас эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагаа онцлогтой үед бол гүйцэтгэлийн санхүүжилтийг шийдвэрлэнэ гэсэн ийм асуудлыг бас тавьсан байна. За эрүүл мэндийн салбарт мөрдөх хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 25 онд сая 60 мянгаас сая 29,600 төгрөг хүргэнэ гэж юм уу тийм. Салбарын ажилтны үндсэн цалин 3 сая 500 мянган төгрөг. 3-ын дөрөвт нь. За ажилтны цалин хөлс олголт нийгмийн даатгын шил холбогдлолтой зөрчилд арилгах сарын аян зохион байгуулна. Төр хэрэгслэг даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3% болон нэмэгдүүлэх үйл ажиллагаа шийдвэрлүүлээ гэсэн байна. Эрүүл мэндийн салбарын 26 оны төсөвт шаардлагатай зардлуудыг тусган батлуулахыг зорж ажиллая. Салбарын онцлогийг харгалзан ээлжээр ажилладаг ажилтнуудад ээлжнээс буух тохиолдолд хувийн машиныг дугаарын хязгаарлалт үүсгэхгүй байхад зохицуултыг холбогдох байгууллагатай ярьж шийдвэрлэе гэсэн санал байна. За байнтхан эмнэлгийн уусгал зардлуудын эмч ажлуудын иж бүрэн ажлын хувцас өмнө цамц халаат гутал гэх мэт асыг төсвөө санхүүжилтийг болгосон асуудлыг 8 асуудлыг хүндэт тавьсан байна. За энэтэй холбогдуулаад наран төвөөр тайлбараа хэлэхгүй тийм. Би саналаа хэлсэн шүү дээ. 8 асуудлаас ирэмбэлж байгаа одоо хамгийн түрүүнд хэлсэн асуудал нь хүлээлттэй байгаа хамгийн номер 1 одоо эдгэртэй асуудал хэлсэн яа. Тэгээд энэ дээр тохиолдсон цаашаа бидний ярих юм бол харьцангуй гайгүй 8 асуудал болж байгаа. Ինչээс үндсэн цалин 3.5 сая төгрөг асуудлаар хэлсэн. Өөр ямар нэг асуудал ярихгүй энэ дээр тохиолдсон бол дараагийн асуудлууд бол бараг бид хэлцэг хийгээд тохирчих боломжтой. Манай Австрийн тогтолцоо одоо хэрэгцээ талаас бид нар шууд 3 болгоно 3.5 болгоно гэдэг шийдвэрийг манай 3 тал гаргах одоо чадна боломжгүй. Тэрийг шууд болгож чадахгүй бол. Тэгэхээр энийг одоо хөргөөл шийдвэрлэх гэдэг ийм байдлаар оруулах арай бодтой болох юм болоо гэж харсан. За хуулийн дагуу боломжгүй зарим юмнуудыг бол хасах гэж ирсэн. Юу гэхээр энэ хилцлийг хийгээд одоо миний хувьд бол 3 жил зааж байгаараа би үгээр ярьж дуусчих. Намжаа дарга жаа соёлтой байна. Хоёр тал нийлээд ингээ асуудал манай хоёр тал нийлээгүй. Бид нэр ерөөсөө хэрэг аль энийг сонсох гэж бид нэр ирээгүй шүү дээ. За ингэж ярьж байгаа бол хилцэл хийх боломжгүй. Тийм намжаа дарга нийгмийн хөндлөе би таны ярин дондор ерөөсөө юм байхгүй байгаа шүү. Юу гэхээр энэ гэрээг хийдэг болоод одоо би 3 жил болж байна тийм үү? 4 жил болж байна. Тэгээд 4 жилийн хугацаанд надад бол тийм үл гүйцэтгэх санаанууд орчих. Тэгээд энэ биелэхгүй байна гэж харж байна би. Тэгэхээр энийг биелдэг юм тавиад тэгээд тэрнийхээ хойноос хөөцөлдөл, тэрнийхээ хойноос тэнцвэл зүгээр үү гэж харж байгаа. Одоо яг үнэ хэлгээд 1.7 2M-ийн цалингийн сүлжээний доотлын 1.1-ийг 3.5 болгоход эдийн засгт яг мэдээлэх юм бэ? Энийг сангийн амд батлах юм уу, засгийн батлах юм уу? Энийг яаж гаргах вэ гэдэг талаас мэдээлэл хэлцмээр байна. Одоо тэр их хурлынхаа гишүүдийн мөнгийг хатсан гэж нэмэх юм уу? Тэг гэдэг чинь гарцээр чиглүүлэх хэлцэл хийвэл зүгээр байхаа гэсэн санал байна. Түүнээс манай хоёр тал гэдэг юм уу, яамтай бид нэг чиг байгаа юм биш. Яг ажил олгогч гэдэг талаасаа манай холбоо ороод байгаа болохоос уул нь бол энэ хэлцэл жинхэнэ улсын эмнэлгийнхэн маань байж юм байна. Тэр талаас нь өдөрч маань орж ийн гэдэг надад ойлгосон. Тэгэхээр ингэ болж байгаа юм болов уу гэж харж байгаа. Би одоо жирийн эмч шүү, ажиллаараа надад байгаа. Би бас адилхан зэрэг. Тэгэхээр би адилхан эмч нарын талын цалингийн нэмэх, ажлын нөхцөлийн сайжруулах тэр талаас нь харж ийм олох боломжтой болох хэлцэл хийгээсэй л гэж хүссэн юм байна шүү. За ийм л тайлбар. Адилхан. Өнөөдрийн яг тавьж байгаа 15% нэмэгдэл маань бол яг эрүүл мэндийн салбарын төрөвний зөргөө даргын хэлийг Т1-ээс
ТВМ-1-ээс ТВМ-9, ТВ8 хүртэлх энэ үндсэн цалин дээр нь 15% нэмэгдлийг шууд нэмэгдэж өгч байгаа орооцлогтой. Тэгэхээр энэ шууд үндсэн цалин дээр нэмэгдэнэ гэсэн. Өнгөрсөн 7 онд эрүүл мэндийн яам дээр эрүүл мэндийн сайдын зөвлөлд оролцсон. Бас эрүүл мэндийн яамны удирдлагын төрийн нэрээр болохоор удирдлагын зөвлөлийн хуралд хуралдаад аль болох санхүүгийн сахилга баттай байх. Энэ сахилга батын хүрээнд хэмжиж болох зарлуудыг гаргаж тусна хямж байгаа. Тусна гаргаж одоо аль болох хэдэн төгрөг хэмжих хийсэн аль зардлаас гарах вэ? Аль зардал дээр нэмэгдүүлж цалин дээр тавьчих боломж бай. Батлагдсан төсвийн юмд хэр хэмжээнд тэр хүрээний хэмжээнд 50% судалж байгаа. За одоо таны тайлбарыг их сонслоо. Энэ асуудлыг манай эрүүл мэндийн сайд бас байнга ярьсан болохоор одоо яг гарцаа байвал яг ийм томьёолтой байгаа гэдэг юм ярихгүй бол тайлбаруудыг бид нэр одоо өнгөрсөн тэмцлийн үед талбай дээр болон одоо сайдын хэвлэл мэдээлэлд өгж байгаа ярилцлагаас өчнөө сонсцсон учраас одоо тайлбар болно гэж хэлмээр байна. Би бас бүдүүлэг байхгүй байхыг танаас хүсмээр байна. Та бол одоо сайн мэдээлэлтэй байж болно. Тэгээд бусад энэ хилцээт олцож байгаа бүх зүйлээ бас мэдээлэл өгөх нь миний үүрэг. Бид нар бол эмч эмнэлгийн ажилтны цалин 3.5 сая төгрөгт хүргэх гэж ярьж байгаа. Тэгэхээр эмчнэрийн цалин 3.5 сая болно гэдэг маань сувилагч, үйлчлэгч, дэмжих хөлгийн бусад ажилчдын маань цалин дагаад өснө. Гэхдээ бүгд адилхан 3.5 болно гэсэн үг. Энэ бол огт биш. Тэгэхээр та энэ дээр жоохон андуурсан байх гэж миний хувьд бодож байна. За тэгэхээр энэ бид нар гурван талаараа суугаад тохиролцож байгаа. Тэгэхээр яг эрүүл мэндийн яамнаас маань яг ямар шийдэл байгаа вэ? Нэг 15%-аар 26 хонд нэмнэ гэд хаягад байгаа бол бид нар энэ хамтын хэлцээр дээр энэ 3-4 дээр 3 сая хүртэл нэмэгдүүлэлтэн хамтран ажилланаа гэд 24 онд байгуулчаад 2 жилийн хугацаа болж ихад 2 саяч хүргээгүй бэжиж энэ заалтаа бүр аваа ичүүл яасан. Ер нь үе шатаагаар яаж нэмээд хизээ энэ 3 сая хүрэх гэдэг 3.5 болгоно гэж бид нэмэлт хэлцээр оруулж ирчээд хахад одоо ингээд сунжирсан тайлбар хэлмээргүй. Ягаад тэр энэ тайлбарыг бид нар бүгдээрээ маш их хангалттайгаар телевизээр сонсцсон байхгүй юу? Одоо энийг дахиад энд байгаа хэлцээр хийж байгаа хүмүүс нэг үчлэн дахиж сонсоод шийдэл нь байхгүй байгаа шүү наач. 15% нэмэгдлээ бол сая усын хурал дээр төсөвдөр өргөн барьчихсан. Тэгэхээр 1 сарын 1-ээс энэ 15% нэмэгдэл дараа жилийн эхнээс нэмэгдэл маань ороод тусдад явна гэж харж байгаа. Бид түрүү олон шийдлүүдийг хэлсэн. Нээлттэй зөвхөн эрүүл мэндийн яамд 3 сая 500 юм уу? 3 сая 500 биш бүр 5 сая дахиад өөрсөн нэмэгдэлтэй илүү цалинтай баймаар л байна шүү дээ. Энийн төлөө бид нөө судалгаа дүгнэлтүүдийг хийж байгаа. Дотоодоо энэ газар хэлтсийнхаа бодлогын энэ олон одоо усуудыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, даатгалын газар энэ бүх усуудаа биднээс тооцоо судалгаа юмнуудыг хийгээд хэрэгүүлээд дотоодоо ажиллаж байгааг хэлмээр. Тэгэхээр хэдүүлээ нэг нь 3 сая 500 гээл нөгөөх нь үгүй гэж хэдийгээд байгаа асуудлууд биш ээ. Би маш олон асуудлуудыг түрүүн жишээ болгож хэллээ. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгалын сан тэр сахилга бат санхүүжил гарын алгаар урсж байгаа, савуугаар урсж байгаа тэр хэмнэлтүүдээсээ эхэлж биднээс дотоодоо цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлыг бодлогын чанартайгаар хийж ирэх юм байна гэж. Дээрээс нь бид дахиад тооцоолон гаргаж ирээд түрүүнээс эрүүл мэндийн даатгал дээр 181-ийг адаглаад үндсэн цалин дээр үндсэндээ шингээж өгөхийн тулд нэмээс нь 25% нэмэгдэл эрүүл мэндийн даатгалын санд хүрэх тэр ачааллыг тооцож бас тооцоолуудыг гаргаад ирж байгаа гэж. Эрүүл мэндийн яамч гэсэн түрүүн хэлсэн тооцоолуудыг гаргаад судалгаа юмнууд дээр орж баярлалаа. Бид нэр ерөөс үеийн тайлбар сонсохгүй. Энд ерөөс асуултанд хариулж байгаа. Хаяа гарлаа. Шийдэл алга. Ямар ч 3.5 сая хүргэн гэсэн ирэмцэл алга байна. Зүгээр тайлбарлах гэж шүү. Сайн бихэд ямар хаях гэж орж исэн юм уу? Асуудал шийдэх гэж орж исэн юм уу? Хэлцээр маань эхлээд явж байна. Очролтойгоо хэлцээрээс асуусан шүү дээ. Одоо төсөв батлагдах гээд байна. Тийм учраас 26 хонд хэрхэн хийх вэ? Тэгээ би харин хэлж шүү дээ. Тооцоолон гаргаад ирсэн биз дээ та. Тооцоолон гаргаад одоо бидний тооцоолон байна. Одоо төсөв дээр баталчих бол 26 хонд наад чинь 15%-аас цааш нэмэгдэх гэсэн үг шүү дээ.
Гүг би танд хэллээ шүү дээ. Дахиад тооцоолуудаа нэмэгдэх судалгаанууд нь гаргаад хийгдээд явж байна. Та бүхэн гаргаж ирээд энэ дээр хамтраад ажиллаа. Хилцээр эхлээд явж байна гэдэг. Тэгээ өөртөө хувьд санал байгаад бас сонсъё гэж байна. Өөрсдийн шин саналыг сонсъё гэж өрөөд байхад манайхад 3 удаа бичгээр та бүхнийг тооцоолоо гэж сонсъё гэдэг. Тэгэхээр бидний хувьд юу гэсэн гэхээр 15% дэд хувиар ингэж нэмэгдээд 26% бид нар тэдэн хувиар нэмэх боломжтой байна гэсэн тийм тооцооллыг би өнөөдөр сонсох гэж хүссэн баггүй юу миний хувьд. За мөнхтэй танаа хийж байна хээ гараа явчихлаа. Би чамд нэг энэ дээр тооцоолыг тэргүүлцүүлээ. Уучлаарай би өөрөөхөө тэргүүлэгч учраас би одоо бусдынхаа хамтын шийдвэрийг танаа бусад нөхдүүд манаас сонссонгүй гараа явчлаа. Биднээс бас тооцооллуудыг хийгээд энэ дээр анхаарал байгаа. 3.5 сая гэдэг бол одоо эцсийн тоо биш. Тэгээд хяналтаас ялруулж байгаа загвар нэмийг хэлээд шүү. Бид нэр яхаа харин та бүхний гэсэн айгуус ойлгож байгаа байхгүй. Миний хэлэх гээд байгаа санааг бүр одоо 26 оны чинь төсөв батлагдах гээд байна. Төсөв чинь батлагдах байгаа учраас эм чимдгийн ажилтны цалин хөлсийг 26 онд хэдэн хувиар яаж нэмэгдүүлэхэд байгаа нь тодорхой байж төсөв батлагдахгүй бол 15%-аар нэмэгдүүлнэгээд явсан бол 26 онд цалин нэмэгдэхгүй байхгүй юу? Тэр одоо та нарыг маш сайн мэдж байгаа шүү дээ. За мөнхөдөө би чамд хэлсэн. Энэ тооцоолуудаа нэмэгдэхийн тулд ийм асуудлууд явж байна гэж. Би тайлбарлая. Өөрөөр чинь гэмээр юу гэхээр шууд 3.5 гэдэг үг яриад байна. Одоо ингэмээр хэлдэг хараа. Юу гэхээр нэг сайн литр байж гараа ингэмээр яг бол шууд 3.5-ыг гараад ирэхээр цааш нь дамжуулаад өгөөрэй. Бид нар гарцгүй байгаа байхгүй. Ямар ч гарцаахгүй. Бид нарт гарцах. Харин тэгэхээр би миний санал байна. Одоо миний санал байна. Одоо жишээлбэл Төв-аймаг 15% тэдэн сарын тэдний дотор. Тэдэн сарын тэдний дотор тийм дараагийнх нь 15% тэдэн сарын тэдний дотор. Тэгэхээр та нар тэгээд оруулаад ирэх хэрэгтэй. Бас давхар хоёрдугаар хүн амын орлогын татварыг хасна гэвэл хэрэг дэмжиж гэх юм. Үгүй бол одоо улсын эмнэлгийн чинь өөрийн орлого за хөдөлгөөний төлбөр батлагдвал тэр орлогуудыг эмчнэрийн цалин зарцуулалтыг хийнэ гэдэг юм. Хэмжлэг ийм гарц ярмаар байхгүй. Тэгэхгүй энд орж ирээд нэг нь 3.5 нөгөөх нь тайлбар яриад ингээд байвал бидний хувьд бол цагийн гарц байна. 3.5 чи эсэргүүцээгүй шүү мөнхтэй. Бүр 100% дэмжиж байна. Юу гэхээр би хоёрын эмнэлэгт 12 онд атсан. Тийм. Тэгэхээр би бол 100% хувийн эмнэлгийн хүн биш. Гэхдээ бид нар гарц ярихгүйгээр хоосон маргалдаад бол энд суухан хэрэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр гарцтай орж ирээч гэдэг санал байна миний хувьд бол. Өчигдөр ирнэ гэж ойлгоод манайх ирсэн. Тэгээд гацаа ямандаа хэлж агарсан. Түүнээс ямттай нэгдээд хойлдог байгаа юм биш. Яманд ч тодорхой хэмжээний өөртөө саналыг хэлсэн шүү. Энийг дамжуулж өгөөрэй. Жишээлбэл бид одоо нийт үндсэн цалин дээр нь 15% нэмэгдүүлээ. Дахиад үндсэн цалин дээр нь дахиад 15% үе шатаагаар нэмэгдүүлэх энэ тооцоолуудыг энэ салбарынхаа санхүү хөрөнгө оруулалтын болон даатгалын хэлцээр нийгмийн эрүүл мэндийн даатгал дээр даатгалын ерөнхий газрын тооцоолууд хийгээд одоо бэлтгэсэн байна. Та бүхэнтэйгээ танилцж ярилцаж ажлын хэсэг гаргаж ийм тооцоолт үндсэлтэйгээр хэвлүүлэн үндсэл тоо баримтан дээр нь тулгуурлаж тэр засгийн газарт сангийн яамд тооцоолоо их хурлаа хөрвүүлэх ёстой байна л гэсэн зарчмын байршуултай байна. Учир та яг 3.5-ыг одоо 26 онд өгөө гэж бид нар яриаг байхгүй юу? Та шийдлээ хэлээд өгөөч. 15%-аар хизээ нэмэх гэж байгаа. Дараагийн хувийн нэмэх нь хизээ. Энэ 26% бид нар хэдэн хувиар нэмж чадж байгаа юм бэ гэдэг. Мөнгөтэй сонсч шийдлүүд чи одоо бидээс бэлтчихсэн. Энийг нэг улс хууртайгаар тэр техник эдийн засгийн одоо үндэслэлтэйгээр тооцоолох нь үндэслэлтэйгээр их хурл засгийн газарт тэр гишүүдэн эрх мэдэл бүхий одоо их хурл руу төсвчин гараад богдоод явчихсан. Тэндээ биднээс гурван талтаараа ярьж байгаад үндэслэлтэйгээр улс хууртайгаар энэ гаргаж ирсэн тооцоолоо тал талаасаа сонсож асуудлаа хэлцээ гэж та бүхнийг уушсан. Тэгээд өнөөдөр энэ үе шат нь ямар байх юм? Хэдэн хувиар хэдэн онд нь нэмэгдэх юм? 26 он гарангуут хэдэн онд нь нэмэгдэх юм гэдэг юмыг яам тооцоолоод өнөөдөр тайлбарлах хах би ч гэсэн харж байсан.
Өнөөдөр бол мөнгө хатын зөв гэж харж байна. Яг л ийм хүлээлттэй бид нар гурван талаасаа хэлцэж байгаа ийм л юм хэлцэх хэрэгтэй байна. Тэгээ одоо өнөөдөр хэлцээ гэж байна шүү дээ. Энд чинь дөнгөж ихэд явж байна. шүү. Тэр хэлцлийнхаа тэр ямар тайлбар тавьсан байгаа хэдэн хуваар хийхдээ хэд болж байгаа гэдгээ ингээд харуулад ярьсан бол бид нар одоо эхнээс. Гэхдээ одоо тэгээ биднээс танилцахад энэ чинь бэлтгэсэн байж шүү дээ. Үйлдвэрчин бол үнэхээр одоо 3 сая 500-аараа одоо яг ингээд шийдвэр гаргаад 3 сая 500 болохыг бид зөвтөхгүй л байгаа гэдэг. Заавал одоо 3.5 саяг яг өнөөдөр юм уу 26 оны 1 сарын 1-ээс биш юм байна. Яам бол одоо 15% нэмэх юм байна. Дараа нь одоо тэдэн сарын хугацаанд тэгж нэмэх юм байна. За энэ төсөв хөрөнгийг танаад ингэх юм бол тэдэн үе нэмэгдэл байх юм байна гэдэг л одоо чухал байгаа болохоос учиргүй одоо энэ хуралд оролцохгүй байх ч юм уу, хурлыг эсэргүүцэх ч юм уу. Ийм юмд бол би өөрөө яг өөрийнхөө зарчмын байр суурийг бол хүсэхгүй байгаа учраас ингэ суугаад үлдчихэж байгаа. Тэгээд бас энэ бас нийт юмч ажилчдыг бас нэг тийм буруу зүйлд бас нэг тийм төрөхийг бас хүсэхгүй байгаа. Өөрийн зарчмын байр суурь. Тийм учраас өнөөдөр би нэг шийдэл сонсгож ирсэн. Гараад би бас ажлынхаа юм уу мэрэгчлэгтэй нөхдөд бас шийдэл та танилцуулах хүсэж байна. Бид нар өнөөдөр ерөөсөө тавьж байгаа санал бол зөв, хэмт ч ойлгомжтой мэдээж. Гэхдээ ер нь энэ асуудалд яаж хүрэх үү гэдэг гарц гаргалгаагаа л цөмөр тал талаас зөв шийдэх хэрэгтэй шүү дээ. Ер нь манай улс шиг бүх юмыг төр даадаг тийм хаанч тийм байдгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ер нь хамгийн нэгдүгээр гаргалгаа хувийн эвслээ сайн дэмжих хэрэгтэй шүү дээ. Төр бүх юмыг даанаа гэж төр бүх цалин бүх эмнэлгийг бүх одоо эмтээр оруулжийг бүх хэрэгслийг гэл ингэж ахчих. Яаж дийлэх юм бэ? Гаргалгаа их ойлгомжтой л шүү дээ. Бусад орны жишгийг харах хэрэгтэй. Өнөөдөр би түрүүнд нь бас хэлж байсан. Яг шууд ингэж хуулбарлаад өнөөдөр өгч байгаа гадны гүйцэтгэлийг өнөөдөр манайд өгнө гэх юм бол хизээж өгч чадахгүй. Энэ гүйцэтгэлийг өхийн тулд ямар үе шаттайгаар яаж гарах уу гэдгийг л шийднэ. Тийм учраас түрүүнд зураг даргаж иржсэн. Гарц гаргалгаагаа цөмөр олё гэдэг. Тэгээ ямар шийдэлд хүрэх вэ гэдгийг. Тэгээ үйлдвэрчин энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Хизээч өнөөдөр 3.5 сая хүрнэ гэж хичнээн суугаач хүргэж чадахгүй шүү дээ. Түр тийм боломж байхгүй болчиход байгаа. 60-70 хүний цалин тэгж. Тэгэхээр үе шаттай гарц гаргалгааг зөв шийдэх гэдгийг л бид нар олж ярих хэрэгтэй юм байна. За яг зөвөр та бүхэн одоо манай үйлдвэрчний холбооны хүмүүс одоо хүндэд гарсан харж байгаа. Тэгээд бид хоёрын хувьд одоо юу гэж харж байгаа юм бэ? Ямар санал шийдэл байгаа тэрийг бас сонсчих гэсэн бодолтойгоор одоо хувь эмчийнхээ хувьд олон мянган одоо манай эмдэг бол 800 ажилтнтай. Гадаа одоо хүмүүс зөндөө олон хүмүүс чагсаа зурлаа хийгээ суулт ирээ байж байгаа. Тэр олонний төлөөлөл болоод хийж санс шийдлийг сонсъё. Ямар гаргалгаа байгаа гэдгийг сонсъё гэж бодоод босоод одоо нөхдөсөө буцраад тэгээ сонсмоор санагдаад ингэ байж байна л да. Тэрнээс одоо ингэх ёстой ч гэдэг юм уу тийм одоо тулгын шаардсан юм ерөөс яриаггүй шүү. Хоёрдугаар яг үхээр одоо яг ямар шийдэл байгаа гэдгийг уг нь сонсчих гэж бодоод тэгэхээр хүлээгээд байна л да. Тэгэхээр цалингийн бид нар бодлогын хүрээнд бол өмнөх хилцээ дотор байсан тэр 3-ын 4 дээр байсан хилцээр бол цалин хөлсийг 3 сая төгрөг өргөнэ. Өрхийн төлөв хийснээс. Одоогийн хилцээр дээр орж ирж байгаа нь болохоор шууд үндсэн цалингаа 3 сая 500 болох. Тэгэхээр манай төрүүдийн хэлсэн бодлогын чиглэл маань болохоор нэмэлт хөлсөдөө нэмсэн дүнгээрээ цалин нэмэгдэх юм байна гэсэн. Одоо бодлогын чиглэл нь үндсэн цалингаа болгохлоор бидний төрөний хэлсэн гарц дотор бол ямар гарцууд байж болох вэ гэхээр аймаг орон нутгад дээр 40% 20%-ийг цалингууд дээр нэмж байгаа. Энийг цалингийн үндсэн сүлжээ рүү оруулах болцоо та. Дээрээс нь сар бүр үр дүнгийн урамшуулаар 20% нэмэгддэг. Энийг үндсэн цалин дээр 20%-аар нэмэгдүүлэх бүрэн болцоо та. Тэгэхээр 60 40 дахиад 15 дахиад доотлолт нь 55% үндсэн цалин нэмэгдүүлэх 1 жилийн 1 сарын 1-ээс үндсэн болцоо байгаа байхгүй. Дээрээс нь нэмэгдэл урамшуулгаа аваад. Бидний нөгөө бодлогын цалингийн бодлогын одоо баримталжсэн концепцийг өөрчлөх юм ярьчихлаа шүү дээ. Бид нар чинь нэмэгдэл хөлсөө 3 сая төгрөг гэжсэн бол үндсэн цалингаа авах. Тэгээ нөгөө нэмэгдэл хөлсөөрөө явдаг байсан болон нэмэгдэл явдаг байсан үнгээ цалин хөлстэй шингээх юм бодлогод явах юм байна. Гэхдээ энэ чи бид нар ийм богино хугацаанд хийж амжихгүй шүү дээ. Төсөв өргөн барьсан хуулийн хүрээнд бүх зүйлийг хурлын мэдээлэл хүчтэй хилцүүлж байгаа төвшингүүдээр бид нар хэрэгцээ хилцээрийнхээ ардталтаа сая тохирох асуудлуудаа ярьж байгаа бол бид нар зөрүүлээд засгийн газар дотор байгаа тогтоолтой нэмэгдлүүдийг яаж үндсэн цалин руу шингээж тэрнээсээ
илүү цаг өсөж нэмэгдүүлээд түрүүний хэлсэн нэмэгд төлсөө нэмэгдүүлж боломж байна уу гэдэг гацаа хайх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө хамгийн бага хувилбараар хэд бид нар засгийн газар 2019 оны 0.5-20%-ийг өнгөрсөн жилийнхээ 15 тав мэт цалингийн үндсэнд доод жишээ 35% нэмэгдэж 90 сарын 1 сарын 1-ээс тэр чингээж орон нутгад явж байгаа 40% нэмэгдлийг сумд явж байгаа 40%, аймагт явж байгаа 20% 16 мянган хүн нэмэгдэж байгаа. Эдний цалин дотор нь жишгээ орон нутгийн болон нийслэлийнх гэдэг жишг тавьж өгөөд орон нутгаар ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн 40-20-оор нэмжлэр чинь түрүүний нэмэгдсэн 35% дээр нэмжлэр 55 нөгөө 40-оор хүлээ 70% үндсэн цалингийн жишг нэмэгдчих юм хацууд байгаад байгаа хгүй мөнгөнд дөнгөж талаасаа. Тэгэхээр одоо бидний бодлогын шийдэл өөрчлөгдөж байгаа юм чи цалин өсрийн бодлогын шийдлийг нэгэд нөгөө тал маань тавьж байгаа бол ийм хацуудаа ярья. За тэгээд сая бол яг хуу даргын хэлсэн хувьд бид нар тооцоолол хийж үзсэн. Тооцоол хийж үзэхлээр бол эх жилийн энэ жил төсөв их хурл дөрвөн барьсан. Бид нар хуулийн хүрээнд явж байгаа шин хуулийн их хурлын мэдээлэл тавьж байгаа. Бид нар тэнд ямар нэгэн санал хийгээд ихгүй 11 сарын 15-нд төсвийн тухай хуулиараа 5 хэлцүүд хийгээд бүтлэгийн зэчлэг одоо 3 дахь хэлцүүлэг явж байна. Тэгэхээр эндээс бид нар тийм болгоно, ийм болгоно гэдэг их хурлын бүрийн эрхийн үгэнд бол бид нар хардах ямар нэгэн шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. Тооцоолууд бол бүх чиглэлээр өгч байгаа. Тэгэхээр төрийн нарийн бичгийн даргын хэлсээр төсвийн байнгын орон дээр бусад байнгын ороодуудаас санал нь хураагдаад ирсэн зарчмын зөрүүтэй саналууд нь бол нэгтгэдээд одоо 97 онд төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо энэ 7 хоног хэрэгтлэн хуралдаад ингээд 3 дугаар хэлцүүлэгч чуулганаар ороод 4 5-нд ороод ингээд хилцэгт дуусгах юм болж байгаа. За манай бидний гаргасан хувьдрын 15% дээр бол эрүүл мэндийн даатгалын сан болон хувийн хвшлийн байгууллагууд дээр ирж байгаа ачаалал нэмэлт 201.3 тэрбумын асуудал яригдж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын цалин өсний асуудал дээр 181. Бид нар нэг удалтай хүчин тогтолцоороо шилжчихсэн болохоор цалин өсний бодлого чинь ганцхан тавьчихгүй тарифаараа явж байгаа болохоор нийт санхүүжиж байгаа бүх төрийн болон хувийн хвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагууд дээр тарифын өөрчлөлтөөрөө энэ нэмэгдүүлж нь очино. Дээрээс нь түрүүний хэлсэн өөр төсвийн ерөнхий захирлын багцад байдаг 15 байгууллага байж байгаа. 20 болон шүүхүүдийн харьяанд байдаг байгууллагууд за төрийн засгийн албаагчдын эмнэлэг, цэргийн төв эмнэлэг, төмөр замын эмнэлэг гэх мэтчлэн 15 эмнэлгийн бас цалингийн өөрчлөлтийн хүн чинь энэ 20.1 доторч орцсон явж байгаа байхгүй нөгөө бидний даатгалын сангаас санхүүжилтийн хэмжээгээр орцсон явж байгаа. Зөвхөн бидний гаргасан хувьдрууд дотор бол яг одоогоор ярьсан хувьд сая 201.3, дээрээс нь 20% нэмэгдүүлэлт 235 төгрөг, 30% нэмэгдэлт 343 төгрөг шаардлагатай байж байгаа. За яг 3 сая 500 мянга буюу түрүүний хэлсэн үндсэн цалингийн хэмжээг жишгийг хийжүүлэхэд бидний зүгээр тооцоолж байгаа тооцоололоор аваад үзэхэд энэ чинь нөгөө цалингийн сүлжээ чинь нөгөө төв 1-ээс төв 9 хүртэл нэг ганцхан хүнийг аваад шилжчихдэггүй бүгд шатлаараа өсөж явдаг. Цалингийн бодлогын түвшин чинь өөрөө ингэж явдаг. Тийм учраас цалингийн 1 буюу 1-ээс 9 шатлалт байж байгаа болон төрийн үйлчилгээний 1-ээс 8 шатлалт байж байгаа бүх албаагчтай нөлөөлдөг. Энэ нөлөөллөөр нь тооцоод үзэхлээр хэрэгцээ бид нар 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай болно гэж үзэх юм бол одоогийн саяын бидний танилцуулсан хувьдрын хэмжээгээр тооцоод үзэхэд цалингийн буюу бидний юугаар төв 7, төв 6, төв 5 дээр байж байгаа эмчнэрийн хамгийн бага цалингийн одоо нэмэгдлийг 3 сая 500 мянгад хүрэхэд саяын олгож байгаа нэмэгдэлтэйгээр эмчийн нийт цалингийн дүн 7 сая 300 болно. Гарт тэр цалингийн хэмжээ 4 сая 200 болно. За яг ТÜ-ийн эрчим хэмжлэгээний эмчих одоо 7 сая 364 нэмэгдэл хөвшөлтөйгээ саяын 13 төрлийн нэмэгдэл цалин өсөлтөйг дүнгээр гарт олох дүн 5 сая 100 болно. За нарийн мэрэгжлийн эмчнэр бол 3 сая 442 мянган төгрөгийн цалинтай болно. Нэмэгдэл хөвшөлтөйгээ нийт дүнгээр 3 сая 600-аар дээр нэмэгдээд 7 сая 100 мянга болно. Ингээд гарт олох дүн 5 сая 128 болно. Бид нар нөгөө түрүүний хилээд байгаа дүнгээ аль талаасаа яаж харж ярилцах уу гэдэг асуудал чинь өнөөдрийн уулын хилцээрээ ард ярилцах хэрэгтэй дүн байсан байхгүй. Тэгэхээр бидний хуучин цалингийн бодлогын түвшинд явж исэн бол цалингийн сан дээр нэмэгдэл болон цалин хөлсний бодлого нь илүү хөвтэй явж исэн 120 хүртэлээр явж исэн. Одоо тэрийг нэгд үндсэн цалингаа бид нар нэмэгдүүлээд тэндээсээ авдаг нэмэгдэл урьдчилгааг нэмэгдүүлэх гэж байгаа бол тэрэнд нь ч гэсэн цалингийн бодлогыг яам явуул ёстой байна гэдгийг чиглэлийн хүрээнд бид нар сая 3 тал дээр ярилцж явах ёстой байсан байх. Дайч нөгөө тал минут ингээд гараад явчих та. Боломжоо эрэх хийсэнгүү, гацаа хайсангүй бид нар гаралцгаая гэвэл саяхан шиг төвшөнгөө цалингийн дүнгуудээ дээш нь татаад ингээд явуулахад бүх шатнд байж байгаа саяхан хэлсэн түүний 1-ээс 9 болон ТÜ-ийн 1-ээс 9-ийн хоорондох цалингууд хамгийн багадаа 35% 1 сарын 1-ээс нэмэгдэх
гацсан байгаа байхгүй 35%. Дээрээс нь дахиад орон нутгад байж байгаа дүнгуудыг түрүүний юм хэлсэн 20-40 шингээгээ явуучих юм бол орон нутгийн ажиллаж байгаа эмчнэрийн цалин 55-аас 80% нэмэгдэх боломж байгаа байхгүй юу? Үндсэн цалин чинь. Тэгээ нэмэгдэл урамшлагын цалин өс тэндээсээ бодогдож явахаар бид нар бодлогодоо өөрчлөлт оруулж ирсэн цалингийн бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг байна. Нэгдүгээр эмнэлгийн удирдлагад олон жил ажилласны хувьд хэлж байгаа. Тэгээ юу гэж хэлэх вэ гэхээр та нар зүгээр л тэр нэг нэмэгдэл гэдэг юм үндсэн цалинаар бол ороод хэлэлтэй. Тэртээ тэргүүл авж байгаа цалин шүү дээ. Жишээлбэл ингэх байхгүй юу? Тэргүүлэх зэрэгтэй хүмүүсийн үндсэн цалин төд. Авах зэрэгтэй хүмүүсийн үндсэн цалин төд. Хөдөө ажиллаж байгаа хүмүүсийн үндсэн цалин төд. Уур чадвараар нэгэ үнэлээд явцдаг байхгүй юу? Тэгээд 40% нэмэгдэл ихэнх хүмүүст олгодгийг тэр чинь үндсэн цалин тийм. Тэгэхээр тэр 40% цалин уур чадварыг авахын тулд тэдэн жил ажилласан хүмүүс тийм шалгалт өгөөд тийм уур чадвартай хүмүүсийн үндсэн цалин төд. Одоо авж байгаа цалингаар үндсэн байдлаар нь тайлагна л да. Тэр чинь уур чадвар, тэр чинь л одоо эмч нарыг гүйцэтгэлээр нүнэлж байгаа ганц үнэлгээ чинь байхгүй юу? Тэгэхгүй бол одоо зарим хүмүүс чиний хэлдгээр 7 сая хэдэн зуй 30 сая хүртэл авж байгаа улсын эмнэлэг хүн байна. Цаар эмнэлгүүдээр ингээ хийсээ явж байгаа. Тэгэхдээ тэд нар чинь өөрснөө эмнэлгийн цалин бол гэртээ тэргүй авах юмгүй гэчгээд авж байгаа цалин үндсэндээ 3 сая 500 бол байгаа. Би наадах чинь мэдчихээн. Тэгэхдээ та нар ингэж хэл эмч хүн бол 7 хоногт ядаж нэг удаа жижүүр хийн. Энэ бол үндсэн цалинд нь заавал орно. Тэгээд жижүүр хийчихэд маргааш нь биеэр амарчдаг байхгүй юу бас. Тэг энэ энтрий чинь та нар зөв тооцоолоо зөв гаргаж ирээл ингээ үндсэн цалингийн тэгээд шалгуурын сайн гаргачих хэрэгтэй. Ерөөсөө түү гэдгийг л 1-8 хүртэл шалгуурын сайн гаргаад хэдэн удаа 7 хоногт эмч хүн заавал нэг удаа жижүүр хий. За дөнгөж ажиллаж байгаа эмчнэр ийм уур чадвартай 40% цалинтай ахлах зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй, докторийн нэмэгдэлтэй гээд үндсэн цалингуудын тэгжил гаргах байхгүй юу? Тэрнээс илүүгээр хийж байгаа ажлыг бол нэмэгдэл цалин гэж үзнэ. Ер нь бол 3 сая 500 мянга болох гэх түрүүний хэлсэн тооцоолол өгөхлөөр манай эмчнэрийн цалин болон ажилчдын албан хэмжээний хамгийн доод жишгээр гартаараа авж байгаа цалингийн хэмжээ хэрэгцээ 3 сая болоход би түрүүний хэлсэн нөгөө дүн дотор хэлэхэд ийм байгаа байхгүй юу? 1.3 их найдыг бид нар шийдчих юм бол хэрэгцээ лабораторийн буюу хамгийн доотлын жишгээр цалинж байгаа ажилтны цалин 3 сая 586 нөгөө шатлалын төвшингүүдээр өсөөд гатолж байгаа дундад цалингийн хэмжээ 2 сая 149 мянга гат болох дүн дагаад түрүүний хэмжээгээр ингээд өсөж байхгүй юу. Тэгэхээр хилээд байгаа бодлогын чиглэлээр ганцхан эмчийн цалин 3 сая биш. Бид нар бол салбарын түвшинд бусад албан хаагчдын бүгдийн бодлогоор явж байгаа шүү дээ. Сая 15% чинь 35656 албан хаагч бүгдэнд нь явж байгаа. Хэрэгцээ эмчийн цалингийн ганцааргийн 3 сая 5 гэх юм бол цалин өсвөрийн бодлого чинь өөрөө өөрчлөлт орчдөг байхгүй. Энэ чинь нөгөө бүх шатлалууд чинь нэгнээс шалтгаалсан юм байна. Бид нар яаж энэ даатгалын санхүүжилт буюу даатгалын сан дээр яаж мөнгөө нэмэх вэ гэдэг асуудал гаргацаагаа саналаа болгож өгөхгүй бол одоо бид нар энэ олон нэмэгдлүүд өгөхөөр өнөө л нөгөө эмнэлгээр очиж байгаа санхүүжилтийн асуудал хүндрэлтэй болно. Хүндрэлтэй болохоор нөгөө эмнэлгүүд чинь яаж цалингаа тавих уу, яаж энийхээ зацуултыг хийх үү гэж зөндөө одоо бэрхшээлтэй асуудлууд өнөөдөр арай хийж өргөдөө зээлтэй байж нэг юм цалингаа өгч явж байгаа эмнэлгүүд зөндөө олон байгаа. Тэгэхээр би юу ч хэлэх гээд нөгөө гаргалгаа нь одоо тэр одоо юу нэг даатгалын сан дээр төвлөрж байгаа мөнгөийг яаж баяжуулах вэ? Ямар гаргалгаанууд байна гэдгийг их хурлууд дээр одоо яамны зүгээс мэдээж одоо бодлогын түвшинд одоо санал өгжил байгаа гэж ойлгож байна. Тэгвэл яг өшөө ямар гаргалгаанууд ямар байна гэдгийг сонсоход бид хоёрын хувьд одоо хүлээгээд суугаад байсан юм л да. Тэгээ та бүхний одоо бодлогын чинь нэг сонслоо баярлалаа. Тэгээ одоо манай бас хамтран зүтгэж байгаа холбооны хүмүүс маань гараа явуулсан болохоор мэдээж энэ хилцээ бас үр дүнгүй болох гээд ах шиг байна. Гэхдээ ер нь бол яг мэдээж буцаад та бүхэн байна одоо холбоор хэлэх байлгүй тийм ийм саналууд байна. Та нар ийм гаргалгаануудаа гаргаад хонтоо дахиад ярилцъя гэж ярих байх гэж ойлгож байна. Тэгэхээр яг үүндээ бол миний хувьд бол одоо хэдийгээр үйлдвэрчний эвлийн хороог ахалж байгаа ч гэсэн алдалтаа бас хаглаа өвчтөнгүүд хүлээж байгаа нэг хэлсэн дээрээ бас ямар гаргалгаануудын тэрийг сонсч ийл гэж бодож өдий цаг хүлээгээд суугаад байна. Тэгээд та бүхний бас энэ цалингийн бодлогыг нэлээ очихын бөгөөд ихтэй ерөнхийдөө нэг ойлголтоо болчихлоо. Хамгийн гол юм нь даатгалын санхүүжилт хувь хөлсгөл хамаагүй даатгалын санхүүжилтийг яаж нэмэх вэ? Ямар гаргалгаанууд байгаа? Ямар юм энэ одоо эмнэлгүүд дээр одоо
цалингийн бодлого нь яаж нэг юм чөлөөтэй болгоод өгчих үү? Жишээ нь сая зоргоо даргын хэлдэг энэ бас зөв шүү дээ, тийм ээ. Одоо зөндөө олон эмчнэр байгаа. Яг үүндээ ажил олгоч зөвшөөрөл өгөөгөөс болоод зөндөө олон хувийн эмнэлгүүдээр очиж ажиллаж чадахгүй байгаа тохиолдол байгаа шүү дээ. Бид нэр эмчнэрийн одоо амьдралын чадамжийг яаж дээшлүүлэх юм, ямар бодлогоор дээшлүүлэх юм гэдэг талаас гаргалгааг нь хараад яг л одоо 7 хоногт нэг удаа очиж зөвлөгөө өгөөд ресурс хийгээд тэрийг нь одоо бодлогын түвшинд бас дэмжиж өгчүүл нөгөө л эмчнэрийн сувилагч нарын бусад ажилтнуудын одоо орлого нэмэгдэн шин. Энэ талаас нь бас яам бас дэмжиж өгөөсэй гэж бас хэлмээр байна.